Энд ингээ скверлнүүд нөгөө хэрнүүд ингээ байж дээ. Тэгэл дөрөв давхар контейнер ингээ давхарлаад ингээ тавьдсан байна. Моднууд амар өндөр. Бараг л нэг юунд ой дотор ороод ирсэн юм шиг л байгаа зү тэ. Амар өндөр модтой. Хөлбөмбөгийн талбай. Тэгээ тийшээ саксны талбайнууд. За тэгээ. За. Юусаа харчихсан ба. Даалмаад байгаа шүү дээ. Энэс дэш гарчихсан сая юу. Тэгээ харуулах уу? Би бүр юусаа харчихсан гоо. Зүгээр нүдээр хардаа. Үгүй би бичих гээд байна. Хаана? Угаасаа албаар нөгөө хугарахаар хийдэг юм л та. Борлуулалтаа бодоод. За мэдра. Исрүүний ах чи хугарсан юм уу? Аа хатаа. Чимээ. Оо ямар хөөрхөнтэй. Гэрт дахиад нэг байгаа за. Юу гэдэг вэ? Good luck болсон байгааз ингээд дахиад байгаа. Азтай юу? Дараа нь чиний. За энэ орой гоё юм байна. За тоглоомын газар л явъя. Ингээл гоё тоглоол. Ногоон байгууламж айгүй ихтэй байгааз. Латин хүмүүс ингээд идж уух юм ингээд зараа авч идэг л та. Ингээл энэ тэн ингээд зараал. Гой юм тоглоомын талбайнуудыг гудамжны хүмүүс ер нь бол нэлээд муухай болгодог л доо. Тэгтээ яах вэ тэгэл доо. Адилхан хүн юм болохоор тэгэл одоо муухагаар бодоод хараад зүхээд одоо яах вэ тэгэл. Дийлийнхэн тэгэл нөгөө гудамдаа хонжохдоо шээж баан хогоо яхаа хамаагүй хайна. Тэгээд зарим хүмүүс нөгөө шүн нүн ингээд дулаацах чинь ингээд гал тавьж агаад нөгөө гал нь бүр ингээд том болоод юм шатаагаад тоглоомын талбай малбай хүртэл ингээд шатаах тохиолдол байдаг л да. Энэ жишээ нь тоглоомын талбай ингээд шатцсан байгаа байхгүй юу? Энийг одоо энэ гудамжны хүмүүс шатаасан юм уу? Эсвэл зүгээр өөр юмнаас болж шатсан юм уу? Мэдэхгүй. Тэгээ ингээд шатснаас болоод ийшээгээ орж тоглох боломжгүй болгоод ингээд хашаалтсан. Одоо энэ минь чи ингээд гоё хаалттай нарнаас хаадаг юм сүүдэрч байсан. Дээшээ ингээд гал нь шатаагаад ийм болгоод ингээд ийм гоё ногоон байгууламжтай ийм гоё талбайгаа хайрлж цэвэрхэн байвал хүч нь алдагдсан за. Өвдгөө нугалчих. За. Гоё угаас чи багада гэртээ зөндөө савладаг байсан юм биш. Ой. Унгачва. Амар өндөр байгаад. Ийм гоё. Ер нь бол Америкийн ногоон байгууламжийг бол үнэхээр биширсэн бүр амар юм бэл. Зөвхөн Америк гэлтгүй ер нь тэгэл Хятад, Европ ногоон байгууламж бол аюу гоё юм бэл л дээ. Тэгээд Монголыгоо, Улаанбаатар хотыгоо ийм болгоод ямар гоё байл гэж бодох юм да. Энтэй талд нь энэ хүүхдийн сургалтын төв байд юм бэлээ. Тэгээд янз бүрийн спортоор хичээлнэ. Үгүй тийм ч те. Хэрэм өгцөн байна хараа. Энд ингээ хэрэм айгүй ихтэй. Ингээл өгцөн байна да хөрхий. Бөл хөөе. Саяны скүрэл самсргуу ингээд энэ дээр явж байгаа доошоо унаж өгсөн байж болох юм те. Эднэр чинь шууд ингээд дээшээ амар хурдан гараад энэ орой дээр нь гарчсан билээ. Скүрэлнүүд. Яаж үгтэй юм бол? Унаад гэх юм болоо дайраад гэх юм.
Согом. Энтэл контейнерын ийм байгууламж байт юм билэ. Энэ баг нэг хэд чимдээ нэг лавл нэг 30-40 контейнер орсон байгаа. 20-30 контейнер. Ингээд тэгээд ийм гоё юм хийцэн бэлээ контейнераар. Энэ ингээд нөгөө юу? Саксны заал. За тэгээд энэ ингээд юу? Ийм сургалтууд байт юм бэлээ. Тийм волейбол, pickleball гэж юу юм бол та мэдэхгүй байна л да. Girls cheer. Гэтэ нөгөө юу юм шиг хүн тэ хөгжөөнд дэмжигчийн сургалт байх шиг хүн тэ саксны өмнө ингээ бөөнөр нэг октод бүжиглээд байдаг шүү дээ. Тэр нь одоо girls cheer юм болов. Тэгээ балетын сургалт, hip hop, indoor soccer гэдэг дотор талын хөлбөмбөг гэсэн үг. Энэ дотор заалан тоглодог. За kickball гэж энэ dodgeball, tumbling, mini golf, karate, girls karate гэдэг ингээд тэ. Girls jump rope skills, sports and games гэдэг ингээд ер нь бол дандаа спортын төрлийн сургалтууд байд юм байлээ энд. Зөвхөн охтод зориулсан саксон бомбгийн сургалт гэж байна. Волейболны сургалт. Энэ гольфийн сургалт гэнэ. Энэ тэгээд бүгдээрээ адилхан үнэтэй сарын $10 өгөөд ингээ явж болох юм лээ. Тэгээд 7 хоног нэг л удаа юм шиг үлээ. Сард нэгсэндээ 4 удаа сургалтанд орно гэсэн үг. Амар том байна. Үүл гоё харагдаж байна.